тэр тухайн хүнд нь яг зориулсан гоо зүйн аль юм бэ гэж хийдэг байхгүй. Тэгэхээр тухайн хүн чинь духан өөр те хоёр шанаа нөр эрүүн өөр байхад нөгөө халтаа харьцаагаа бодвол тэр харьцааныхаа хамрыг хийвэл хүн болгон таалагдана гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр тухайн хүний харьцаанд нь зохицуулж л хийн. Ер нь бол нөгөө төгс хамар гэж ерөөсөө байхгүй. Өөрт нь тохирсон хамрал гэж байгаа. Өнөөдрийн подкастыг үргэлжлүүлэн үзэхээс өмнө би таныг манай багийн гишүүн болохыг урьж байна. Юу хийх вэ гэхээр манай YouTube сувгт subscribe дараарай. Ингэснээр та бидний бэлтгэж байгаа мэдээллүүдийг авахын хажуугаар таны амьдралын хэм маягт шаардлагатай өөрчлөлтүүдийг бид нар өгөх тэр хэмжээний мэдээллийг өгөх болно. Тэгээд комент бичгээ бити мартаарай. Учир нь манай багийнхан бид бүгдийг нь уншиж үзээд санаа сэтгэлийг чинь авдаг гэсэн үг. Тэгэхээр өөрт авсан мэдээлэлээ өөртөө үлдээхгүйгээр бусдтайгаа бас шеэр хийгээрэй. За ингээ үргэлжлүүлээд ярьцлага үзье. За манайхан бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бид энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ ямар сэдвийг сонгож авсан бэ гэхээр гоо зүй. За гоо зүй гэхээр танд шууд ямар бодол орж ирж байна гэдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ бид гоо зүй гэдэг энэ сэдвэрээ юу хүндхийг хичээсэн бэ гэхээр хүн өөрийнхөө харагдах байдалд санаа зовдөг, харагдах байдалдаа дуртай хүмүүс гэж бий, дургүй хүмүүс гэж бий. Сайжруулахыг хүсдэг хүмүүс гэж байна. Дээрэс нь сайжирч болох үгүйгээ ч мэдэхгүй явж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр нөгөө бидний амьдрал дээр хийж байгаа үйлдэлүүд ихэвчлэн өөрт хэр ихтэй байгаагаас хамаарат үр дагавар нь харилцан адилгүй байдаг. Өөртөө хэдий их ихтэй байна төдий чинээ өөрийн тань үйлдэж байгаа зүйлс илүү төгс төгөлдрөлөө ойртсон байдаг. Тэгэхээр тэр өөртөө итгэлийг олж авдаг зүйл нь хүн өөртөө дуртай байх. Тэгээ энэ гоо сайхны мэдсэл гэдэг зүйл хөгжөөд маш олон жилиг хардаа үлдээсэн. Дээрэс нь шинжлэх ухааны хувьд ч гэсэн энэ гоо сайхны мэдслийг хүн өөртөө зөвөр сонгож аваад хэрэглэсэн тохиолдолд тухайн хүний өөрт мэдрэгдэх мэдрэмж буюу өөртөө итгэл өсснөөр амьдралын чанар сайжирдаг гэж үздэг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ сэдвийг бид өнөөдөр барьж аваад нэлээд дэлгэрэнгүй ярилцъя гэж шийдсэн байгаа. Тэгээ мэдээж нэг удаагийн подкастаар бүгднийг бид ярилцаж чадахгүй байх. Гэхдээ ерөнхийд таны одоо мэдлэг, таамаг ойлголтууд энэ сэдвийн хүрээнд нэлээд сайжраад дуснаа гэдэгт бид итгэлтэй байгаа. Учир нь юу вэ гэхээр Deep Plastic Surgery эмнэлгийн үүсгэн байгуулагч бөгөөд нүүр амны их хэмж, хүний их хэмж, нүүр амны мэс засалж, за Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэсэлчдийн нийгэмлэгийн гишүүн. Тэгэхээр одоо манай энэ бас зах зээл дээр байгаа яг хэв шинжийг харах юм бол эмчнэр маань өөрийн гэсэн хувийн эмнэлэгтэй болоод тэр эмнэлгээ өөрөө явж байгаа мэсцлуудаа хариуцгаас гадна эмнэлгийн үйл ажиллагаа бас давхар хариуцаа явж байгаа тийм хандлага байгаа. Тэгэхээр тэрийг л одоо та хийж гэнэ гэсэн үг. Тэгээд бас яг бидний судалж үзснээр бол яг энэ хамрын хагалгаан дээр бол бас хамгийн шинэлэг арга зүйг хэрэгэлдэг эмчнэрийн нэгдээ ордог юм байна лээ. Тэгээд энэ нь бас бидний анхаарлыг татсан байгаа. Гол нь яг энэ суур ойлголтоос эхлэе гэж утсан байхгүй. Хамрын гоо сайхны мэсэл дээр байгаа одоо яг мис ажилбар хэрэгэлдэггүй тийм аргачлууд гэж байдаг юм. Энд мис орно гэхэлэр заавал хүнийг ингээд нээгээд тэнд ингээд үйл ажиллагаа явуулдаг. Нөгөөх нь бас нээхгүйгээр өөр замаар аргалдаг тийм арга барил гэж байдаг юм уу? Энэ дээр бас нэг. Тийм. Яг одоо орчин үед их юм бол хүмүүс бас яг хагалгаа гэхэлэр бас яг аюулгүй сонсогддог шүү дээ. Хагалгаа гэхэр чи тийм юм биш үү? Наадтал нь зүгээр нөгөө өөр зүйлээр аргалж болдгоо ч юм уу. Эсвэл нэг муухай биш шүү дээ гэдэг юм уу те. Нөгөө хүн өөртөө итгэх ч гэдэг юм уу тэрнээс л хамаарж байгаа хэл та. За тэгээд хаалгаанаас үнэхээр айдтай хүмүүс бол одоо ерөнхийдөө тэр месийн бус аргыг сонгоо явдаг. Бас давуу талууд байна. Мэдээж хаалгаа шиг удаан идэхгүй, үн өртгийн хувьд бол хямд, хийлэх процедур нь богинохон, хурдан ч гэдэг юм. Өвдөлт нь арай бага байдаг ч юм уу. Давуу талууд зөндөө байна. Нөгөөдөөр дутагдaltaй талууд ч бас зөндөө байгаа байхгүй. Месийн бус гэхэлэр юу хэлж ин яа гэсэн үг? Тийм нөгөө тарилгууд байна. Арьс дүүрэгдэг тарилгууд байна. За тэгээд дээрэс нь нөгөө одоо ерөнхийдөө дотор мэсэл зүрхний мэсэлт юм ашигладаг те. Одоо хайлтдаг утаснуудаас ерөнхийдөө санаа авч хамрын дотор нь одоо утас хийнэ гэсэн үг. Тэ нэг 4-8 ширхэг утас ч юм уу хийхлээр хамар нь ерөнхийдөө голын хэсэг нь жоохон өндөр болоод
жоох өндөрсөд ирэх юм шүү дээ. Үзүр хэсэг нь жоохон шөнтэйгээд. Гэхдээ нөгөө дотор хийдэг утаснууд маань удаан хугацаанд хайлах хэрэгтэй. Хайлаад ирэхээр буцаад хуучин шинжир руугаа орчдөг. Тэр аргыг бол нөгөө месийн бус арга гэдэг. Тодорхой хугацаатай эстетик өөрчлөх нь шүү дээ. Тэгэхээр энэ тал чинь бас яг ингээд одоо зарим тохиолдолд хүмүүс ингэж ойлгоод байдаг байхгүй. Эхлээд филлер хийгээд ч гэдэм утас хэлгээд амраа жоохон өрсгөөд үзье. Дараа нь болж ивэл окей хаалганд орчих гэж боддог хүмүүс айгүй олон ба. Тэгээ энэний одоо би бас яг ярих гэж бодсон зүйл нь 3 хаалгаа дотор нэг нь ер нь утастай филлертэй хүмүүс байна. Янзлуулах гэж ирж байгаа гэсэн үг. Ирж байгаа хүмүүс. Өмнө нь энийгээ хийцэн. Тий. Тэгээ дараа нь хамрынхаа хаалгаанд орё болох юм байна ч гэдэг юм уу тий. Эсвэл утас филлерээр хийгээд миний хүссэн үр дүн гардаггүй ч гэдэг юм уу. Тэр одоо тэгвэл таны хувьд гэсэн сонсохдоо тий зүгээр хамар нуруунд нутас хийгээд үзүүрийн жоохон өндөрлөөд эсвэл аль нэг хонхрын дүүргэж байгаа байна. Маш хэлбэр сонсогч хэлбэр тий. Тэгэхээр хэлбэр ч гэсэндээ яг тэр ухаанд одоо хэрэгцээтэй хүмүүс гэж бас байна. Яг тэгээд гоё болцоогоор хүмүүс байна. Гэтэл зарим одоо жоохон хэлбэрийн нэлээд өөрчлөлт хэрэгтэй байгаа хүмүүст энийг хүрч чадах уу? Асуудалтай тий. Тэгэхээр дараа нь хагалгаа хийх үе түрүү ярьжсэн 3 хүн тутмын нэг нэм утас филлертэй байгаад байна. Яг хагалгаа хийх үед энэ бол эсрэгээр болчдөг. Филлертэй байх юм бол заавал филлерийг нь хайлуулах хэрэгтэй надад. Хайлуулдаг тарилга бат. Тэр хагалгаан дээр зарим тохиолдолд филлерийг нь бүрэн авч чадахгүйгээс болоод авгар тавгар үсчих тохиолдол зөндөө байна. За дээрээс нөгөө хамрын утас гэдэг шүү дээ. Утас бол яг үйлдвэрлэгчийн заавар дээр 6 сар болоод хайлжтай юм байна, бүрэн хайлжтай юм байна гэдэг. Гэтэл яг одоо амьдрал дээр яадаг вөхлөр хамартай утас хийлгсэн хүмүүс 3 жилийн дараа хамар хийлгэхэд утас нь байж л байдаг. Тийм үү? Тий. Энэ бүр хамгийн сонин зүйл нь аахгүй. Миний утасанд одоо нөгөө гарч ирсэн утаснуудыг авсан зоргонууд бас зөндөө байх. Тэгээ яагаад авдаг гэхэл нөгөө хүнд харуулдаг байхгүй юу? Хаалганы дараа ийм утас байсан. Тэгээ хамгийн гол нь ганцхан утаснд биш, утаснаас үүдэлтэй сорвдсон арьс нь гарч ирдэг. Холбогч идүүд, арьсан доор холбогч идүүд. Тэд нар хаалгаа ихэд хамгийн саад учруулдаг байхгүй. Тэрнээс болоод хүссэн үр дүндээ гарахгүй байх магадлал маш их байна. Тэгэхээр миний зүгээр боддог бодол хувь хүний бодол шүү дээ. Мессээс үнэхээр месслаас айдаг те хаалгаа хийхгүй гэж бодсон хүмүүс бол утас филлер ч юм уу сонгоод явах нь илүү дээр. Нөгөө талаас хамраа үнэхээр өөрчлөе гэж бодож байгаа хүмүүс бол шууд хаалгаагаа хийлгэсэн илүү дээр. Тэгэхээр хаалгаагаа хийлгэсэн илүү дээр гэдэг нь тэр хүмүүсийн зорж байгаа зүйл нь яг ижлэхэн байх юм бол саяны хоёр аргачлал нь ер нь бол төстөө үр дүнгэл өгдөг хоёр ялгаатай аргачлал байх гэдэг тийм. Гэхдээ хоорондоо төстэй гэхээс бас ондоо л доо. Одоо жишээлбэл хүмүүс ярьдэн штэ нэг хэвэн цутгацсан юм шиг хамартай болгодог гэдэгтэй штэ тий. Хамрын утас бол зөвхөн голын хэсгийг нь л хийгээл тэрийг нь өндөрлөөл ястаа нэг хэвэн цутгацсан юм шиг болгоно гэсэн. Эсэргээрээ нөгөө үзүүрийнх нь арт талд нь хонхор байвал тий. Энэ монхорынх нь арт талд нь хонхор байвал монхор ясан дээр одоо утас хийчих юм бол улмал монхор болно штэ. Нөгөө дутагдaltaй тал нь улмал сүрдийг хагаад ирнэ гэсэн. Тэгэхэр чин бол эн чин айгу очир дутагдaltaй байхгүй. Жишээлбэл хоёр самсаа дээшээ итгэр юм байл яах. Эсвэл доошоо байв юм яах. Засчих боломжгүй шүү дээ. Тий. Юу юм уу? Саяны ярьж байгаа бидний хоёр аргачлал дээр байглаасаа одоо тухайн хүнээс шилтгаалаад болно болохгүй энийг бол танд утас хийж болохгүй хүн байна. Эсвэл одоо филлер шахаж болохгүй хүн байна гэдэг тийм өөрт байгаа нөхцөл байдлаас хамаарат тийм шууд сонголтоо хийгдэх тийм боломж байдгүй. Би зүгээр юу гэж бодсон бэ гэхээр хараа тэглэх хагалгаа байдаг шүү дээ. Тэрэн дээр бол тэр нүднийх нь бүтцээс хамаарат физиологийнх нь одоо байгаа бүтцээс хамаарат хийлгэж болдоггүй хүн гэж угаасаа байдаг гинэ. Яг тэрнтэй ижилхэн энэ хамран дээр тийм онцлог байд юм лөө. Месл дээр болохгүй гэсэн гэж үү? Тий. Одоо магадгүй филлер юм уу? Эсвэл тэр утас хийж болохгүй. Би ер нь филлер утсыг бол яг над дээр ирж байгаа бол би нэг меслийнхэн эмч учраас меслийн аргаар бододдаг учраас ерөөсө утас филлер надад дараа нь хаалгаа ихэд жоохон төвөгчрүүлээд учраас утас филлерээс жоохон зайлсхийдэг. Тэгтээ эсэргээрээ жоохон сэтгэл зүй өөрчлөлттэй өөр юм өсөд идэх ч юм уу тий. Хаалгааны яг гараад эдгэрэл процесс байна тий. Ганц удаа хаалгаа гэдэг дуусчихгүй дараа нь эдгэрэх процессууд явдаг. Тэр зүйлдээ сэтгэл зүйд бол дааж давахгүй бас хүмүүс байдаг байхгүй. Тийм. Тэгэхээр би бол хаалгааг бол за тийм ээ. Эсвэл айгу хайтайхан амраад чинь янзлуулъя гэдээ ирээдэг л утгагүй шүү дээ. Тэгэхээр чинь альж мислийг тэгээ хүмүүст ингээд хийхгүйгээд гарах гэр айгу хэцүү гарч өгдөг. Тийм. Тэ
Яг нэг юм хийх гээд байдаг. Та ч баг мөнгө олох гээд байгаа хүн биз дээ. Яагаад би мөнгө өгөөд хийлгээд байгаа чинь миний хүснээр хийдэг ч болохгүй гэн гэдэг зүйл айгүй хэрдэг баг. Тухайн үнтэй чинь нэлээд хэсэг хугацаанд баг насан туршид зарим хүн дээр зурлаж магадгүй учраас сэтгэл зүйг нь айгүй сайн ажиглаж явах хэрэгтэй. Тий. Юу юм бэ штэ. Тэр танд угаасаа илэрхий тухайн үнтэй ярилцж яхад те хүслийг нь болон одоо тухайн зорилгын үнэн дээр ярилцж яхад тэр хүн тагалгааны дараах үр дагаврыг дааж чадахгүй хүн байх нь бас мэдрэгддэг байх нь шүү дээ. Шууд мэдрэгдэнэ. Сонирхолтой юм байна. Тий. Жишээлбэл яана гэсэн үг. Одоо ингээл хүмүүс чинь ингээл өдөр болгоно л одоо яг нэг хими юм яриад байгаа шүү дээ. Ерөнхийдөө хүмүүсийн амар бүгдээр өөр төлөвлөгөө гарч байгаа. Тэгтээ асуудаг асуулт хүлээж авч байгаа байдал тэнгууд чинь нөгөө өөртөө итгэлгүй болоод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр өөртөө итгэл нь одоо хаана алдарсан мэддэхгүй байгаа хүмүүс байгаа шүү дээ. Жишээлх юм бол 1000 сайхан гоё хамартай болчоод өөртөө итгэл нь сэрэгчин гэж бол ерөөсөй байхгүй шүү дээ. Тэр чинь дотроос л өөртөөс нь шалтгаалж байгаа болж учраас тий. Тэгээд яаж мэддэхгүй гэхэлэр одоо юу гэдэг чинь яг зорилгоо тодорхойлоо гэдэг. Яг ямар хүсэж байгааг мэддэггүй. Надаас л нэг хамрал хэрэгтэй байна гэдэг. Хаал хийгээд өгч. Тэгээ би одоо 10 жилийнхаа уулзалтанд явах гэж байна. Яаж өөрчлөлүүл болох уу? Хизээ энэ тань уулзалтын бол 2 сарын дараа уулан байж болохоор байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ хамрын хаалгаа хийх гэдэг хад тухайн хүн бол надаар яг миний хэлснийг л хийх гэдэг нь штэ. Хийж болохгүй штэ. Би нэг хийж өгсөд байгаа хамрыг нь хийж өгч байгаагүй мэдэхгүй штэ. Өөрийнхөө хүснийг хийж байгаа байхгүй. Тухайн хүний юу хүсэж байгааг мэдэхгүй юм чи. Тэгэл асуулт нь бол амар олон төрлөөр ажиглагддیں۔ Дөө зарим хүмүүс чиг санаа жоохон сэтгцэн өөрчлөлтөө хүмүүс гэсэн их орж ирнэ. Тийм тэгээд юу гэдэг чи минийх одоо талент тарахаар зүгээр байгаад байна. Утсан дээр авахаар өөр байгаад байна. Утасныхаа одоо хүн ингээд цаадлынхаа камераар авахаар зүгээр селфи камераар авахаар өөр гардаг. Зарим тохиолдож жоохон хэцүү. Тийм хүмүүстэй чи ингээд нөгөөдгийг сонсоолох гэж жоохон хэцүү. Цаг аваал. Тэгэл өөртөө тохирсон зүйлийг хэлий эхэлчихээр яг хүлээж авахгүй төрлийн хүмүүс басан байгаа. Та дөрөв ярианд дурдсан штэ. Нэг хэвэн цутгацсан юм шиг хамарнууд бий болчлоо гэдэг яриа байдаг тухай. Тийм одоо энэ бол бас сүүлийн үед их яригдах болсон хүмүүсийн хооронд та тэр тусмаа би бол их хөвчлийн эмгтэй хүмүүс байна уу гэж зүгээр таамагаар ойлгоод байгаа. Хиймэл харагддаг. Энэ бол угаасаа энэ хиймэл хамар байна гэж харагддаг. Нөгөө талд нь бас маргаан дагуулдаг. Энэ хартаа энэ өөр байсан байгааз одоо чи хартаа энэ нэг өөр болсон байгааз энэ ямар нэг юм хийлгдсэн байна гэл тэгдэг байхгүй. Тэгэхээр тэр ямар нэг юм хийлгдсэн байна гэж хэлж байгаа талдаа буюу шууд хэлэхэд хэцүү байна гэдэг бол тэр байгалийн хамартай нь их төстөө одоо хамар юм уу юу юм мэдэхгүй те. Тэгэхээр тэнд нэг юм байгалийн натурал харагддаг хийх нөгөөх нь хиймэл мэдгэтгүүц хийх гэж нэг тийм хоёр ялгаа байх шиг. За энийг бол одоо хийдэг хүмүүсийн хувьд юу гэж харж дүгнэдیں۔ Тэгэхээр та нар чинь бас нэг талдаа бүтээлээ хийхдээ хэрэглэгчийн захиалга дээр үндэслэж юм хийж байгаа. Яг зөв. Нөгөө талд нь тэр захиалга өгсөн хүн чинь хатуу шаардлага тавих. Та нарыг сонсоод санал нэгдээ за энийг нь сонгоё гэх хүмүүс байдаг бах. Тэгээд хороо дөр хүмүүс бүгд харилцаа адилгүй байгаа учраас аль нь л болдог. Тэгээд тэр хит хиймэл харагдаад байгаа нэг хэвэн цутгацсан юм шиг хамар байгаад байгаа энэ цаад шалтгаан нь юу юм? Ер нь бол энэ хагалгааны технологийн арга барил технологиосоо болоод байгаа мó эсвэл одоо би бол зүгээр бүдүүн бараг би мэдгүй хүн учраас те солонгос нэг хэв байд юм шиг ба. Тэр хэвээ оруулж ирэл маа залгаал наагаал болоод байгаа. Одоо зүгээр бүдүүнээр хэлэхэд те тийм болоод байгаа мó эсвэл энд хэрэглэгчийн хүсэл эмчийн арга зүй хоёрын одоо дунд хуулзуур нь тэгж харагдаад байгаа юм. Яг би зөвхөн хамрын мэсэл дээр ярьж байгаа шүү дээ. Тэгээ одоо хоёлоо зөвхөн хамрын дээр ярьж байгаа. Өшөө зөндөө ярих юм байна. Тэгэхээр нөгөө нүүрний алтан харьцаа байна. Одоо харьцаа. Тэгээд нөгөө судлаачдын тогтоосон айгүй олон нүүрний хэмжил зүйг судалсан судлаачдад байгаа. Гэхдээ тэр судлаачид үндсэн яг хамгийн анх зохиосон одоо Фаркас гэдэг судлаачийн шүүмж маягаар явдаг. За. Маш олон зөв төрхтэй хүмүүсийг жаахан ийм алдаа байна гэж шүүмжилсэн алаар шинжлэгдээд явдаг байхгүй. За. Тэгэд энэ яваад эцсийн үр дүндээ ерөнхийдөө нэг энэ нь одоо багнаа жаахан доор те хоёр самсаан жаахан дээр үзүүрний жаахан юм байвал зүгээр гэсэн одоо нэг улс орнуудын газар нутаг нь өөр хамартай хүмүүс байгаа ч гэсэн ерөнхийдөө нэг хайрцан дээр таардаг байхгүй.
Тэгэхээр эмч болгоно л дотроо нэг юм харьцаад харсан байна. Гэхдээ орчин үед ч гэдэм үү миний одоо хийдэг аргаар бол заримдаа энэ алтай харьцааг зөрөх арга байна. Тухайн хүний нүүрнээс шалтгаалаад. Тийм болохоор яг энэ одоо гоо сайхны мэсэлж чи нөгөө нарийн мэдрэмжин тэрнээр гарч ирдэг. Жишээлбэл хитрхи том тухтай байх юм бол тухных нь хэмжээнд нүүрнийх нь гоо зүй харьцааг алдагдуулаад байна шүү дээ. Тэгэхээр хамрыг нь жаахан өндөр болгочих юм бол илүү таарч ирнэ. Эсэргээрээ одоо тухных нь хэмжээ жижигхэн байх юм бол хоёр нүдний энэ хоортнуудын голын хэсгийг хитрхи өндөр хийх юм бол аватар шиг харагдчихна ч гэдэм үү. За. Тэгэхээр бас нөгөө алтан харьцаа чинь хүн болгон таарна гэж байхгүй шүү дээ. Дандаа өөр алтан харьцаанаас зөрчсөн хүмүүс хөвжлөө ирж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр тухайн хүнд нь яг зориулсан гоо зүйн аль юм бэ гэж хийдэг байхгүй. Тэгэхээр тухайн хүн чинь духан нөөр те хоёр шанаа нөөр эрүүн нөөр байхад нөгөө халтан харьцаагаа бодвол тэр харьцааныхаа хамрыг хийвэл хүн болгон таалагдана гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр тухайн хүний харьцаанд нь зохицуулж л хийн. Ер нь бол нөгөө төгс хамар гэж ерөөсөө байхгүй. Өөрт нь тохирсон хамрал гэж байгаа. Тохирсон хамрал бол хамгийн зохицлол гэж байгаа те. Төгс зохицлол гэж байгаа. Тэгэхээр миний хувьд хийхдээ одоо хүмүүсээс асуудیں۔ Одоо хэмэлдүү одоо яг эцсийн үр дүнг аярна шүү дээ. Ийм болгоод ийм гэж өндөрлөх юм байна ч гэдэг. Өндөрлөж намсах юм байна ч гэдэг. Тэгвэл та хэмэлдүү байсан илүү зүгээр гэж бодож байна эсвэл натуралдуу байвал зүгээр гэж бодож байна гэдэг. Эхэндээ би анх ингэ дэмжихэд ер нь натуралдуу байвал гэж бодож идэг байсан байхгүй. Гэтэл яг хаалганы дараах болохоор эсэргээрээ бас хэмэлдүү хардахыг хүсэж байсан хүмүүс айгүй олон байт юм бэл. Би нэг бас сайн мэдээгүй байсан. Энэ удаан одоо амар олон жил ажиллаагүй л байна л да. 7-8 жилийн хугацаанд бол би нэг юус анзаараагүй байсан. Тэгээд яг зарим хүмүүс бол би жоохон хэтрүүлэгтэй жоохон шүнтэлэгч юм байна. Гэх юм бол тухайн хүний бас байж болохоор те бүр айхтар мохоо болгочихгүй болвол тэр хэмжээнд нь төхөлж хийх боломж бол байгаа бол хийгээл өгөх хэрэгтэй. Ягаад гэвэл тэр хүн чинь үүдээс гарч аваад тэр хүн насан туршдаа тэр хамартаа гандэрнэ шүү дээ. Өөртөө таалагдах нь хамгийн чухал учраас бас өөрт нь тааруулж хийлж үг. Сонголтын хүндлэх те. Нэг хүн байсан. За. Би ерөөсөө амьсгалахгүй байсан ч юм аахгүй. Миний хамрыг нарийсгаад өг гэдэг. За. Бүр тодорхой хэмжээнд нарийсгацсан байхад илүүгээр нарийсах гэдэг байхгүй. Амьсгалгүйсэн ч юм аахгүй. Тэр чинь нөгөө нэг миний тангараг өргөссөн бас эмч гэдэг ёс зүйдээ зөрсөлдөж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүний хүсэлтийн дагуу би хийж өгөх ямар ч алба байхгүй шүү дээ. Тэ амьсгалгүй татгалзсан шүү дээ. Чиний хамар чинь нэгдүгээр амьсгалах үүрэгтэй. Дараа нь гоо зүй үүрэг гэж явж байгаа шүү дээ. Тэгэд нэгдүгээр үүргээ ухамсарлахгүй нэгдэг чинь чи эрүүл мэндэ алдагдуулж юм болохоор утгагүй хэрэг шүү дээ. Уучлаарай, нарийсах нь гэдгээ яг юугаа нарийсах юм? Тэр үнэхээр тэр нөгөө агаар орж байгаа хоолой жижигсхийг ярьж байгаа юм уу тий? Тэгээ хамрын одоо энэ самсаа хэсэг байгаа шүү дээ. Хамар үзэр хоёр талын энэ хэсгийг биш л дээ. Норуу хэсэг. За. Хоёр талын хянгыг бүр нарийнхан болох гэдэг байгаа. Энэ хэсгийг гэсэн үг шүү дээ. Тий, яг зөв. За, энийг бүр ингэж нарийсах нь гэхэлэр доош нь дарах юм уу? Хид доош нь дарчих юм бол хуглаад нарийсахчдаг байхгүй. Хид доош нь дарчих юм бол амьсгал битүүрэх бас эрсдэл үүсэж болно. Тэгэхээр тийм боломж бол байдаг юм байна тий? Амьсгалуулахгүй байх боломж байлгүй яах вэ? Тий. Байх тэр. Одоо тэгээд одоо хамрын ясыг ингээд нарийсгалаа гэхтэр зарим хүмүүс хамар битүүрээд ийн гэдэг хаалгаан дараа айгүй юм ярьдаг байхгүй. Тэгэхээр зарим тохиол угаасаа хамраа хаалгаа хийгээд гэмтэл үүсгэж учраас нуусан мос их ялгаар нь салт дотроо гаднаач хаавгдэн чөхөн дотроо ч хаавгнаж чөхөн тэр хугацааг жахан одоо удаан хугацаанд явах юм бол хүмүүс энэ нөгөө одоо хамар хаалгаа хийлгсэн суулаад нарийсгсан суулаад битүүлчлээ гэж ойлгоод байдаг байхгүй. Тэр яг битүүрдэг хэсэг гэж бас байна хамар дээр вебстрийн гурвал гендергээд ортолт. Тэрийг эмч болгоно л мэдчих хэвээр тэрийг бодолцож хийж явах хэвээр. Тэ. Эхлээд нэгдүгüрт намсгалах үүрэг гэдгээ ерөөсөө мартаж болохгүй. Юун дээр яг одоо нээлттэй хагалгаа ихэд хамрыг хаагуур нь нийт юм бэ? Хамрынхаа энэ багна гэж ярьтیں۔ Хоёр самсааны яг голын хэсгээр. Тэрүүгээр цуслыг хийгээд. Та гэхдээ гоо зүй талаас асууж байна эсвэл гоо зүй талаас нь? Гоо зүй талаас нь. Гоо зүй талаас нь бол арсны доор нөгөө байгаа мөхөрсийг ясыг өөрчлөж байгаа учраас яг энэ хоёр самсааны голын хэсгийн багныг зүстгэ. Тэгэд үлдсэн цэцлэг нь бол яг хамрын нөхөн дотор яг энэ хэрмгээр дотор талаар явждаг. Яг тэгвэл гоо зүй хаалгаа учраас нөгөө хүнд сорив болтол сорив нь баг мэдэгдэж байгаа хэрэгтэй. Дотор талаас нь. Тэр бүх зүйл чинь энэ хоёр хамрын нүхээр дотор талаас нь л явдаг байх нь шүү дээ. Тий. Түүнээс энэ нээлт
тэр дээдлийн хэсгийг нээж мэн гэсэн ойлголт байхгүй мэн тий. Байхгүй. Зарим хүмүүс бүр амаар хамраа хэлгэж болох өдрөг часаас тийм. Энгүү нээж байгаа доо. Тэр чинь гамрит болохоор тэгээд идэв үстэй. Яг гамрит ч бас шал өөр зүйлтэй. Тэр хоёр талын одоо гамрит тэгэхээр бас яг та нэг чих хамруулсан юм чи бас асуувал бас илүү гоё хариулах байх. Гэтэ би энэ байнга холбогддог учраас энэ талаар хүмүүс зөвлөгөө өгчдөг юм л да. Гамрит гэдэг зүйл чи одоо амьсгал байнга битүүрэл дархлаа энэ төр жаахан унахаар үүсчдэг байхгүй юу? Одоо гамрийн хөндий буюу энэ хоншорын хөндий гэж байгаа. Энэ хөндий л шингэнээр дүрчихээр л гамрит гэж нэрлэдэг байгаа юм л та. Тэгэхээр энэ хөндий чинь байнгын агаарчлалтай байх хэвээр. Гэтэл энэ рүү агаар сайн орж чадахгүй байгаад удаад биеийн дархлаа жаахан унтчихаар л байнга гамрит үүсчихэд тэгэнгүүт нөгөө хоншорын нүн дээр дарахаар өвдөд л доошоо харахаар эйгүү болоо нүүр чимчигнэл те хамарнаас нь сонио хөөсөрхөг идэрхийг нус гарч ирэл. Эл тавгуудаа л уналтаад гамритыг имжлэхгүй яваад бол бас нэлээд хүн хүндрэл үүсэн шүү дээ. Тий. Тэгээд саяны таны нээсэн одоо хамрын нээлттэй хагалгаа хийж яхад тэр саяны юугаар нээдэг гэж штэ. Хамрын багнаар. Тэгэнгუთ би сая таны тэрийг ярьж яхад төсөөллөө л дөө. Хүний хамрны чинь нүхэн ингээд харах юм бол байглаасаа яг л баруун зүүн гар урт богино байдаг шиг юм өөр хэмжээтэй байгаад байдаг шүү дээ. Тэр хоёр хэмжээг нэгтгэх тийм бас үйлдэл хийдэм биш үү? Хэмжээг нь ижилсүүлэх гэх юм уу? Тий. Нөгөө одоо хүмүүсийн донд ч майгүй яриад байхгүй. Миний хамар хэлгээд хоёр нүхэн ондоо болцсон гэд. Тэгээд ерөнхийдөө Аз хамар чинь надад өндөр болгож байгаа шүү дээ. Тий. Аз жоохон намхаа учраас илүү өндөр болгож байгаа. Тэгэхээр нөгөө унжуу байсан ч юм уу дээшээ жоохон шөнтөөгөөд ирэхээр хоёр нүхнийх нь ондоо нь илүү мэдэгдээд эхэлдэг байна. За. Тэгээ намхан байсан нь уртцаад ирэхээр бас хоёр нүхний ондоо нь мэдэгдээд эхэлдэг. Тэгэд энийг хийхээсээ өмнө нэмж харах нь аягүй чухал. Анзаараагүй ч юм уу төлөвлөгөө хийчих юм бол бас яг өөр болох магадлал бас өндөр болчихдээ. Тийм үлдсэн тохиолдлууд бол байдгүй тий. Бага. Тэгээд бөөн гомдлоо. Тийм шүү дээ. Тий. Тэгээд яг хаа энийг анханасаа сайн харж зөвлөх нь л аягүй чухал та. Жишээлбэл одоо хоёр самсааны суур хэсэг бол бас дээр дор байдаг төрлөөс. Энэ суур хэсгийг бол өөрчлөхгүй учраас энийг өөрчлөх боломжгүй. Харин нүхний энэ орой хэсгийг бол яг ижил түвшинд авчих хэрэгтэй байхгүй юу? Ижил түвшинд аваадсан ч хамрын нүх заримдаа өөр харагдаж болно. Хамрын баг нь тэгшгэн. Тэгтээ нүхэн өөр харагдаад байна гэсэн. Тэг яагаад вэ гэхээр нэг нүх ч одоо жоохон баруун талын дээр ч юм уу зүүн талын доор ч юм уу бүх хүний хоёр өөр авчдаг. Тэг миний зүгээр арга барилаар бол баруун нүхэн дээр байх юм бол зүүн нүхнээс нь жоохон доор хичдэг. Зүүн талын нүхэн доорох юм бол жоохон дээш нийцдэг. Яг тэгвэл нөгөө хагалгаа чинь эдгэрэх хугацаанд буцаад хуучны руугаа дандаа тэмүүлдэг байхгүй. Тэгэхээр энэ хоёр яг нэг зэг тогтолцох юм бол хүн хараад учиргүй өөр болчихжээ гэдэг юм уу мэдэх боломжгүй болоод ирнэ гэсэн. Тэгээд үүн дээр үүдээд бас нэг зүйл байна нөгөө би яг сая ярьж байгаа л ярьчмаа санагдчихлаа л да. Хүмүүсийн айгүй их нэг асуудаг асуулт. Хуучин хэврүүгээ бисээ тэмүүлдэг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр хүн болгон нөгөө хамраа өндөрсгөө ч юм уу шөнтөлөгчөд буцаж буух уу гэж асуугаад байдаг байхгүй. За мэдээж өндөрлцсөн амар намсна гэж бол байхгүй. Мөгөөрсөн шимэгдээд зөөлрөөд ирэхээрээ унжуу байсан хамар бол эргээд жоохон унжих хандлага байна. Гэхдээ тэр нь тодорхой судлагдсан аргатай. Унжуу байсан хамрыг жаахан 3-5 градус хэтрүүлж хийж өгдөг. Ягаад гэвэл хуучны руугаа тэмүүлдэг учраас жаахан буухад яг гой таарах юм байна гэдэг. Тэгээ хаалганы дараа энэ бол арай жаахан хүмүүстэй сануулж хэлдэг байхгүй юу? Зарим их унж байсан хүмүүс. Эхэндээ тасгаж жаахан эвгүй санагдсан шүү. Хамар чинь жаахан онгорхоо харагдана. Удаандаа жаахан буучна гэхээр за ойлгож ирнэ гэсэн. Энийг хэлэхгүй хийчих юм бол лимчиж жаахан юм байна гэл тэгэл асуудлууд үүсчих л гэсэн үг л дээ. За ер нь яг одоо хамрын хагалгаа хүсэж орж ирж байгаа хүмүүсийн хүүсийн харьцаа хэрэг ялгаатай байдیں۔ Ялгаатай. Усаа шалуур. Тэгэл ер нь нэг дийлэн л эмгтээчүүд. Тэгээ яг 10 хүн орж ирлээ гэхэд 9 нэмэгтэй. Тэгээ 9 гэхээр бас хэцүү. Одоо би ингээ яг бодоод үзэнгүүд 100 хүн орж ирснээр тоолоод үзэхэд 9 биш 95 ч гэдэм. Тий баг эмгтээчүүд дийлэнхтэй. 95% та тий. Гэхдээ эрэгтэйчүүдийн хамар хийх бас гоё. Ягаад гэвэл том мөгөрстэй. Тэгээд бас өөрчлөлтний илэрхий харагдаж болно. Тэгээд ягаад эрэгтэйчүүдний ирэхээр бүр таг дайлын ч юм уу маш хэцүү хамартай хүмүүс ирдэг байхгүй дийлэн ихтэй. Тэгэхээр тэдний хамрыг өөрчлөлтүүд амар гоё. Надад бас урам өгдөг байхгүй тасалаад дуусахад. Яг нь эрэгтэй хүмүүс өөрсдөө зайлшгүй шаардлагатай болцсон үед ирж штэ тий. Ихэнчлээ тий.
Би бол одоогоос олон жилийн өмнө дөө. За 2011 2 он юм уу да. Тийм ээ. Бараг 60-ны өмнө гэсэн үг шүү дээ. Тэгээ 60-д авцсан гэсэн үг. Тэрний өмнө манай нэг бас хамт манай найз л да гинтийн осолд ороод хамар хагалгаанд орох шаардлагатай болоод урагшаа яваад тэгээд хамрын хагалгаанд орчод ирсэн байхгүй. Тэрсэн чинь яг нэг бид нар чинь угаасаа нэг юм тогтмол ойлголт байгаа шүү дээ. Эрэгтэй хүн гоо сайхны хагалгаанд орно гэдэг бол нэг тийм за юу гэдэг түгээмэл биш учраас бид нэр айгу содон хүлээж аван дээрээс нь нэг шоглоо шүү дээ. Тэгмэт нөгөө хүн маань эрэгтэй нэг том хамрал үрээд ирдэг байхгүй. Яг хагалгааны дараа удаагүй байх үед тэр чинь нэг юм хаван байгаа шүү дээ. Тэгээд хавантай дээрээс нь нөгөө хүн маань өөрөө угаасаа Аз хамрын хэмжээ ер нь бид нэг юм дутуу шүү дээ. Төрүүлээд хамарнаас бусад зүйлс нь ажиглагддаг тийм царай төрхтэй хүмүүс. За тэгэхээр нөгөө чинь хагалгаанд явчаа хүрээд ирлээ тэгсэн нэг том хамрал буугаад ирдэг хөхгүй. Тэгээд шоглол бид наад хамарч ийнэ тэргээд. Тэгээд төд бодлого нөгөө хав мав нь буугаад тэр зүйл чинь байхгүй болчих юм шиг. Яг нөгөө хэлбэрээ олоод айтайхан болчих юм. Тэгээд сүүлдээ нөгөө тоглолдог байсан, шугилдаг байсан сэдв мааж байхгүй болчих юм. Тэгээд яасан гэхэлэр засвар хийлгэх таны сайн хэлж байгаа зайлшгүй шалтгаан үүсээд тэгээ хамраа эстетикээ өөрчлүүлэхээс өөр аргагүй болсон байхгүй. Тэгэхээр тэгж нэг хагалгаанд орсон. Түүнээс биш одоо эрэгтэй хүн өөрийнхөө хамрыг эвтэйхэн болгох юм уу одоо таны түрүүний хэлдэг алтан харьцаа руу тэмүүлье. Энийг өөрчлөё гэдэг тийм хүмүүс их бага байдаг баг. Зүгээр яг тань дээр шийдсэн хүмүүс л ирдэг баг. Түүнээс эрэгтэй хүн хэрвээ хамрын эстетикээ өөрчлүүлэе гэж байгаа бол ямар үзүүлэлт дээр тий одоо сонсож байгаа хүмүүс дотор байж болно шүү дээ. Магадгүй шалтгаанаа олохгүй байгаа. Одоо өөрийнхөө хэмжээнд тий. Дээрээс нийгмийн өөрийнх нь тавьдаг нэг тийм шаардлага байна. Эрэгтэй хүн өөрийнхөө гоо зүүн тал дээр өөрчлөлт хийнэ гэдэг бол одоо нэг тийм хүлээн зөвшөөрөгдөхтэй хүнд болдог асуудал. Саяхан манай нэг улсын хурлын гишүүн бас нүүр амдаа өөр юм хийлгэсэн тэгэл баахан ладлуулсан шүү дээ тий. Тэгээд тэр хүний өөрийн хувийн сонголтыг бид нэр хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Бид нэр ямар байсан ямраар нь л байлгах гэдэг тий. Тэргээр тэгээд нийгэм бол нэг тиймэрхүү тогтцсон ойлголттой байна. Гэхдээ энэ нь хамгийн харамсалтай нь зөвхөн эрэгтэй хүмүүсийн чиглэлд байгаа байхгүй. Гэтэл нөгөө эмэгтэй хүмүүс маань ижлэхэн сайн хэлж байгаа 95% нь эмэгтэй хүмүүс байхад бид нэр эмэгтэй хүмүүсийг хагалгаанд орчиж ингэчиж гэж нэг их шүүмжлээд байдаггүй. За мэдээж эмэгтэйний гоо зүүрөө эрэгтэй хүн орох нь бол тийм зөв зүйл биш байх. Гэхдээ харьцаа нь тийм байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө одоо би түрүүн 95 гэж хэлсэн шүү дээ. 5 эрэгтэй гэдэг үгээр ярил л дээ. 5 эрэгтэйгийн нэг нь юм уу хоёр нь за яалтчгүй бас дали болцсон. Яалтчгүй маш намхан болцсон ч юм. Үлдсэн 3 нь хин гэж бодож байна. Мэдгүй байна. Тий. 20-тай залуучууд. За. Тий. Асуудаг зүйл нь их юм бол яаж мэдгэдэггүйгээр илүү өндөр болж болох вэ? Тэр зүгээр яг нэг жишээ болоод ярихад 18 нас төгсөөд яг сургуулаа төгсөөд за би одоо хэлчих юм бол мэдчих хаа. За би ингээд гадагш явна. Тэгээд хамар хэлгмээр байна. Гой хөөрхөн болмоор байна. Өөрийгөө бол айгүй сайн олоод явцсан. Тэгээд тийм сургууль сурна би ер нь олонний танил болно гэдэг шийдсэн. За. Тэгээд би бодож шүү дээ. Чадах болоо да. За ямар ч лсэн би өөрийнхөө чадах зүйлээс хийгээд үзье даа гэсэн тэр одоо олцсон. Тийм амжилтанд хүрсэн ч юм уу яг бас ментнер ч гэдэг юм уу. Залуучууд бас зөндөө болоод байгаа. Тэгээд эцэг гэх нь бас айгүй их дэмжиж эхлээд байна л та. Энийг нь. Ягаад гэвэл одоо 20 эдэн настай хүүгүүд ч юм охтууд байлаа гэж бодоход эцэг эхчүүд 80-аад оныхан байгаад байгаа байхгүй. 80-аад оныхны хүүхдүүд ч бас 2000 он төрцгөөдсөн. Тэгээд 80-аад оныхан ч 60 70 гэдэг юм уу 50-аад оныхны үеэс бодвол арай өөрчлөгдсөн юм. Сэтгэлгээний ялгаатай найз нөхдүүд нь орцсон ч гэдэг юм уу. Одоо юм жоохон өөрчлөгдөж штэ. Тэгээ сүүлийн үед бол нөгөө эцэг гэх нь хүүхдүүдэд дагуулж ирэх тал нь айгүй ихссэн учраас залуучууд хүртэл ер нь жоохон одоо нэг дээр үеийн нөгөө баригдмал сэтгэлгээ бол одоо амар задарч штэ. Тийм учраас зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүү тэр эрчүүдийн илүү ирээд байгаа хувийн дандаа залуучууд байгаа. Одоо 30 гарсан миний их үеийнхэн ч нэг ирэх нь баг. Дандаа нэг юм дөнгөж 20 хүрэх гэж байгаа ч тийм үү 20 насны орчимд.
Усууд их илүү их сүүл их ирээд байгаа. Залуучуудаас бол. Тий. Зүгээр одоо түрүүн арга барилын тухайд яг нэг хамрын хэмжээг тодорхойлохдоо нэг алтай харьцааны тухай ярьсан шүү дээ. Тэр талаасаа зүгээр би хариулаасаа гэж хүсэж байгаа шүү. Би зүгээр нэг тухай телевизэд ажиллаж байсан үед л та хөөхөн хүн гэж хэнийг хэлдэм бэ гэж тодорхойлттой. Нэг Холливуудынхны дунд л явж исэн асуудал юм. Тэгээд уншиж исэн чинь энэ нүүрэн дээр байгаа зүйлс нь хоорондоо ойрхон байхыг хэлнэ гэсэн байсан байхгүй нэгдүгürt. За. Тэгээд хоёр нүд бол хоорондоо ойрхон хамар амны хэмжээ тэгээд ирүү тэгээд дух одоо ингээд энэ хөмсгөнд байгаа үс духан дээр байгаа үс хоёрын хоорондох цай хүртэл ойртсон байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр нэг юм компактны царай л байгаа байхгүй нэг юм жижиг талбайд байгаа өөр хоорондоо их ойрхон байгаа зүйлс. Тэдгээр одоо ам хамар энэ бүх зүйлс ингээ ойртоод ирэхлээр л хүнд айгу царайлаг одоо хөөхөн гэдэг тодорхойлтонд орно. Би бас одоо бас эргэлж чинь хөөхөн гэдэг чинь өөрөө яг юу гэсэн үг үлээ те. Одоо хөөхөн гэдэг чинь үзэмж хандлага хоёр нийлэхлээр дүгнэлт юм шиг байгаа. Үзэсгэлэнтэй гэдэг нь болохоор зөвхөн үзэмжийн тухайд юм шиг байгаа. За би бас энийг бас сайн хэлж мэдэхгүй байна. Миний ойлголтоор бол үзэсгэлэнтэй гэдэг бол цэвэр эстетикээ хэлж байгаа шиг байна. Хөөхөн гिचгэлээр тэнд нэг юм бас рэшио байгаа байхгүй. Тэр хүний характер дээрээс нь үзэгдэх байдал хоёрын нийлбэр юм шиг байна. За үзэсгэлэнтэй дээр хоёлаа яриа заяа. Энэ тодорхойлолтоор. Тэгэхээр нөгөө нэг тэр юмсыг хэмжээг нь нэрчлээ шүү дээ. Одоо хэмжээ гэхээсээ илүү харьцааг нь нэрчлээ тий. Хоорондын геологийн байршил нь байгаа байхгүй зүгээр энэ хамар гэдэг чинь өөрөө та түрүү хэлсэн шүү дээ. Яг тэр golden ratio талаасаа энэ өндрийн хэмжээ, өргөний хэмжээ гэдэг юмсууд байдаг баг. Энийг та хэлэхдээ хүн болгон дээр харилцаа адилгүй байдаг баг. Эрэгтэй хүн дээр Монгол хүний хувьд эрэгтэй хүн дээр ямар хамрыг та бол одоо зүв зүвтэй гэх юм уу да. Энэ санал болгох уу хамар гэж хэлэх үү? Энэ бол та бас яж захад айгу олон зүйл асуучлаа л та гэдэг байхгүй. Ер нь бол хоёр эрэгтэн одоо хос эрэгтэнтэй хоёр нүдчтэй юм хоёр хамрын сансаж юм ойрхон байхдаа хөрх харна гэдэг бол ерөөсөө тийм ш. Энд яг нэг харьцаатай байгаа. За. Эндээс одоо хамар ихлүүл илүү хөрх харагдана. Эндээс илүү илүү дээр гэдэг алтан харьцаанууд. Тэр алтан харьцааг өөрөө яаж гаргадаг юм гэхээр маш олон хүний судалгаанд хамруулад тэгээд хөрхөн гэж бодож байгаа энтэй 1 2 3 гэдэг дууралж штэ. За. Тэгмүүд хамгийн олон хүний дээр судалгаанд хамрагдаад маш олон хэдэн зурнуудын хооронд ядах гэж штэ. Давтагдсан тооны тэр зургуудыг хооронд нарцуулаад үздэг байхгүй. Энэгээр ер нь арталтай харьцаа юм шүү дээ гэсэн судалгаа гарч байгаа. Наач бараг сонгуул шиг шийддэг юм шүү дээ. Энийг энээр хүмүүс хөрхөн гэж бодож байгаа учраас энэ арай зөв юм байна гэдэг зүйлийг харж байгаа байхгүй. Тэгэхээр харьцааны ерөөсөө таараагүй ч гэсэндээ одоо тэр алтан харьцаанд хөдөлгөх хөөгүй ч гэсэндээ харахад айгүй хөөрхөн харагддаг хүмүүс гэж байна. Тэгээ тэрийг бол би одоо бас энийг хөрхөн энийг муухай гэдэг нь одоо шууд шийддэг бурхан буддааш бас шууд хэлэх нь бас сонирн тий. Гэхдээ яг тухайн хүний онцлогийг л таньж мэдэх хэрэгтэй. Бид нар чинь одоо ингээд гоц хаалгаа ихээр айгүй олон хүмүүст ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд энийг энэ жоох юм болгоч гэдэг сүулдэ жоохон туршлагаж явна. Өөрийн гэсэн арга барил тогтоод явна. Надад бол бас хийдэг хэмжээ гэж байна. Хамрыг ер нь бол урт нь айгүй чухал байдаг байхгүй. Дээрээс эхлээд доошоо төгсөж байгаа урт айгүй чухал. Тэгээд энэ уртыг тодорхойлоход бол духны хэмжээг заавал гаргах хэрэгтэй. Хоёр шанаа байна, хоёр ирүү байна. За яг зүгээр хоёулаа эрэгтэй хүн дээр толгоолоод ярихад эрэгтэй хүн бол эмэгтэй хүн шиг ийм номорсон амартай байвал ямар харагдах вэ? Эмэгтэйлэг би царайлагдуу харагдана. Үзэрлэгөө өндөр, нуруундаа жоохон номорсон ч гэдэм. Эсвэл хоёр талын ясны илүү нарийнхан байвал бас л царайлагдуу харагдана. Гэхдээ тэр эрэгтэй бокс тоглодог бол яах вэ? Эсвэл юу гэдэг чинь UFC-ийн тамирчин эмэгтэй амартай хараад ирвэл тэр хүн цогцож харагдах уу? Тэр ч айгүй чухал байхгүй юу? Тохооны шанаа, эрүү, өргөн байгаа тохиолдолд ясна тийм нарийнхан байвал нэг цогцолтой харагдахгүй. Мэргэжил характертай нь уйлдах хэрэгтэй. Бас уйлдах хэрэгтэй. Өөрийнх нь бас нөгөө хөссөмжт айгүй чухал байхгүй юу? Тэгэхээр эрэгтэй хүн талдаа бол би илүү шулуунд байж өгдөг. Тэ, номорсон биш, шулуунд. Эмэгтэй хүнийг бол эсэргээрээ жаах номорсон хийж игвэл илүү зөөлөн царайтай, илүү арай царайлаг гэж хэлж болохоор. Тэгээд нуруу нь арай жоохон нарийнхан байвал зүгээр. Тэгээ жоохон юм одоо илүү дэлжинтэй нэлээд өргөн
эмэгтэй байлж тоход нуруу шумбийсэн нарийнх нь бол сутггүй харагдаж шүү дээ. Тий. Тэгээд нэлийн өргөн царайтай хүн байлж тоход таны нөгөө ихний ирсэн хамаг юмнууд нь ойрхон байх юм бол нүүрний уртлын нэг бацсан юм шиг бүр муухай харагдана. Тий. Өргөн байхдаа самсаан өргөн хоёр нүд нь жоохон зайтай том толгоон дээр толгойтой байлж тоход тэр нь яг хоорондоо ер нь бол байхлаасаа жоохон өгөгдсөн заягдсан л гэдэг шүү дээ. Жижиг амартай хүний чихнийх нь мөгөрс нь бас жижиг юм гэдэг байна. Тий. Тэгээд жижиг амартай байхад чихнийх нь мөгөрс нь байсан том мөгөрстэй байна гэж ер нь баг байхгүй. Цөөхөн тэрдэг бол. Тэгэхээр хүний өгөгдөл цаанаасаа жоох хоорондоо зохигдсон л ирээд идэв. Цаанаасаа. Тэр хэмжээг нь бол тухайн хүний хүсэл байна шүү дээ. Хиймэл харагдах уу, эсвэл натурал харагдах уу? Натурал хүсэлтэй хүмүүст нь илүү их байх юм байдаг л да ер нь. Тэгээд яаж хийвэл арай жоох натурал руу төхөж илүү гоо зүүн тодтосгож хийх вэ гэдэг. Гэтэ натурал байгалийн мэтэр хийгээд тухайн хүнийг намхаж байдаг юм те. Хүссэн хэмжээнд өндөрлөхгүй ч байдаг юм уу? Эсвэл нөгөө өөрийнх нь хүсэж байгаа зүйлийг огт хийгээгүй болвол тэр чинь бас утгагүй хэрэг шүү дээ те. Мэдээж энэ хэмжээнд аваачихын тулд хоёлаа ямар замаар аль алийн нэмэлтээр юу хийж болох вэ? Гой харагдуулах талаас нь гэл. Заавал нөгөө хүнтэй зөвлөж ярилцсан. Тийм тэгэхээр хаалаа хийлэх гэж байгаа хүн бол эмчтэйгээ өмнө нэрж заавал уулзах хэрэгтэй. Би дотроо нэг юм зарчим барьдаг байхгүй юу? Тухайн хүнтэй 3 удаа нэг уулзах хэрэгтэй гэдэг. 3 удаа уулзах юм бол алдаа гарах магадлал арай бага. Ягаад гэвэл би танд нэг хаалаа зөвлөлөө. Та юу гэж бодож байна? Бид хоёрын яг хүсэж байгаа зүйл нэг зэгт яг огтлцож явах хэрэгтэй байхгүй. Таны одоо хэлж байгаа зүйл магадгүй байж болохоор тэ гой хадаж болохоор өөрөө тийм хүсэлтэй байгаа бол би сонсон шүү дээ тэ. Нөгөө талаас таны хүсэлт шал өөр хүсэл сонирхолтой байгаад байгаа бол эн чинь юм байт юм аа гэж тайлбарлаж хэлнэ шүү. Тэгээд хоёлаа яг гой нэг зэгт огтлцоод 2 3 удаа уулзахтай ямар ихтэй тухайн хүн дотор нь өөр зүйл байгаад нүгдээд ах үедээ гэдгийг сонсох гээд байна гэсэн үг байхгүй. Эхлээ зөвлөлтөн дараа нь хаалгаандаа бэлдэн дараа нь хаалгааны яг орон дээр өмнө. Тэгээд аюу санаа заримдаа ингээд зөвлөгөө авч байгаа юм чи найзуудтайгаа ирж штэ. Тэгэхээр найзуудтайгаа ирсэн эмэгтэйчүүд ер нь бол өөрөө доош нэг хийх хүсдэг. Би жоохон нэг ингэчүүлээд. Жоохон ингэчүүл би гойлчих таа. Тэгэж уулзчаа дараа нь яг хаалгааны өмнө ч юм уу бэлтгэл ажиллаар уулзах нэг найз нь байхгүй ганцаараа байгаа байд. Үгүй би энийг бүр ингэмээр байна гэж ярьдаг байхгүй. Тэгээ эсэргээр нөгөө ээж автагаа бас зөвлөгөө авч байгаа охтууд байдэн шүү дээ. Тэд нар ч юм бол ээж авахад ирээд нэг хэтрүүлэхгүйгээр нэг өндөрлөхгүйгээр гэдэг юм уу. Тэгээд явсныхан дараа нөгөө ганцаараа яг хаалгаанд орохлохоор байдгаар нь орсон тэгээд тиймэрхүүнүүд агүй их тохиолдсон. Тэгэхээр тухайн хүний юу хүсэж байгааг яг тухайн хүнээс нь л сонсох хин нэгний оролцоог. Тий, яг зөв. Тэгээд дээрэс нь сайн бас бичгээр авдаг байхгүй. Зарим хүмүүс үгээр хэлэхдээ эмчи аавранд автаад ч гэдэм үү байгаа нөхцөл байдалтай үгээр хэлж чадахгүй байж болно. Гэтэл бичгээр айгүй гоё бичээд өгчдөг хүмүүс бас байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүний хүслийг айгүй сайн сонсч иж хаалгааны тэр төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй. Ер нь сая нас ярьсных хэдийр та түрүүн бол залуучсан тухай ярьсан шүү дээ. Охтууд ирдэг тухай ярьж байна. Сүүлийн үед бас яг эстетиктэй холбоотой энэ хүсэл нь илүү залуу ажиглаж гин үү эсвэл зүгээр хэвэндээ байна уу? Залуучж байгаа. Гэхдээ би одоо 20 30 жилээ гэмжилгээ хийгээд ч гэдэм үү энийг яг тийм болж байгаа гэж хэлэхэд бас өрөөсгөл. Зүгээр ер нь бол миний харж байгаагаар бол илүү л залуу хүмүүс ирэх хандлагатай болчихсон. Эмнэлгийнхаа нөгөө дата хараад үзэхэд гэсэн илүү залуучууд тал руугаа болоод байгаа байхгүй. Ер нь энэ олон л зүйл нөлөөлж байгаа. Санхүү, эдийн засаг ингээл нийгмийн байдал бол олон л зүйл нөлөөлж байгаа. Гэхдээ зүгээр миний харж байгаагаар бол юмс цаг үед угаасаа хөгжөөл явдаг шүү дээ. Тэгэхээр бас хэд залуу байна гэд бас яг гой болчих магадлал бас өөр. Тэгээ зөвхөн залуусыг орхиж залуус орхиж ерөөсөө болохгүй. Ягаад гэвэл тухайн хүний үзэл бодол өөрчлөгдөж болно. Тухайн 16 7 настай үе дээр. За 16 настай угаасаа ер нь бол 18-аас дээшээ настай хүмүүс хийлэгдэг. Тэгэд ямар хүмүүс хийлгэж болох вэ гэхэлэр хууль эрх зүйн хүрээнд ч гэдэм үү ер нь анагаах ухааны шинжилгээ ухааны үүднээс ч юм уу хамрын үзэл хөгжлөн гүйцэд дуусчихсан. Хөгжлөн дуусчихсан. Нөгөө талаар бас эрх зүйн хэмжээнд хүрчихсэн хэлж болно гэж үзэж байгаа шүү дээ. Гэтэл яг 18 таа мөртлөө өөрийнхөө үзэл баримтлалыг олоогүй хүүхд төрөдрүүл явах. Тухайн үедээ бол нөгөө шүтдэг дуучнаа бодоод ч гэдэм үү яг л ийм амартай болвол гэж бодоо ижил 30 та үед энэ арай биш ээ
гэж бодож болно шүү дээ. Би арай л хүүхэд байхдаа бас буруу юм хэлэгч гэдэг хүмүүс айгүй олон байдаг байна. Тэгэхээр тухайн хүний одоо заавал одоо 18-тай хэрнээ өөрийгөө ойлгоцсон. За би энийг л ингэж хэлэгдчих юм бол ойлгоцсон. Ализийн бас нөгөө индивидуал нэг гэж ярьдаг шүү дээ. Би даачсан хүн бас охтууд байдаг байхгүй. Тэгэл нөгөө зөвлөгөө авах гал ирэхэр чи ээж аав нь зарим хүүхдүүдийнх бол ээж нь ч юм уу яриад байдаг. Аав нь ч юм уу өмнөөс нь яриад байдаг. Өөрийгөө илэрхийлэх чадамжгүй хүүхдүүдээр бол хаалгаа хийж зээж болохгүй шүү дээ. Өөрийгөө шууд бүрэн илэрхийлээд ярьцдаг байх юм бол тэгээд дээрэс нь бие махбодынх нь хөгжлийг харна. За окей гэд. Тэгээд эмч чинь бас бодно шүү дээ. За энэ хэтрүүлж хийвэл ер нь бас онцгой дайж гэдэг юм. За тэгвэл хитрхийн намхан хийвэл юм болчиндаа. Тэрийг заавал үнэн мөнөөр хүндээ хэлж явах хэрэгтэй. Яг л ингэж хийвэл чинь илүү зүгээр байна гэд. Нөгөө зөвлөлдөж байгаа зөвлөгөөний ач холбогдол яг энэ дээр гарч иж байгаа байхгүй юу? Нэг талаас эмчин зөвлөдөө нөгөө талаас нөгөө хүн чинь хүслээ бодоод байна тий. Тэгээ энэ зэгэл огтлцол айгүй зүгээр болдог. Зарим тохиолдолд за ганц хүүхэд ч гэлтгүү зүгээр 40-50 настай ч гэдэм үү те. Ер нь нас нь их амар хязгаарлагдахгүйгээр. За юу хэрэгтэй вэ? Ямар ч төлөвлөгөө гэрдэг байхгүй. Тэр хүний юуг нь ч өөрчлөөд ямар ч өөрчлөлт гарахгүй. Хамраа нь үнэхээр гоё болсон ч тухайн хүн өөртөө ихтэй болдог ч гэдэм үү. Тийм болох боломжгүй байт. Тэгэхээр өөрийгөө зүгээр хайрлаад за илүү айтайхан болъё. Эм гэсэн тодорхой хэмжээний жижигхэн төлөвлөгөөтэй ирүүл илүү сайн. Түүнээс эмчээр шууд өөрчлүүлчих ихлээр утгагүй шүү дээ. Би өөрийнхөө таалагддаг хамрыг тухайд хийгээд өчгөд тухайн хүнд таалагдахгүй л яах. Тийм асуудал байдаг учраас заавал тэгж олон удаа уулздаг нь тийм учраас. Энэ маш хувийн сэдв байх нь шүү дээ. Тий. Ер нь хагалгааны дараах хугацаа эдгэрэлт яг нөгөө хүссэн одоо төвшөндөө очих тэр өдөр хэдэн хоногийн дараа байдیں۔ Хоног биш бүр жил л дээ. Тийм. Тий. Одоо энийг яриханд бол айгүй олон зүйл ярих байх. Гэтэ би товчлоод яриад. За. Хамар хэлгчлээ шүү дээ. Үзүүрт нь бол хамрын үзүүр чинь өөрөө мөгөрслөг хэрэгтэй учраас ингээл мөгөрсөг чихнээс нь авч байгаа л хийж байгаа. Гэтэл нөгөө мөгөрс чинь эхэндээ айгүй хатуу байна. 14 хоног хүртэл зөөлөө явж яснаа 45 хоног хүртэл амар хатуу болчихдог байх. За. Яг гэвэл энэ чинь нөгөө арьс мөгөрс хоёрын завсраар холбогчдод үүсэж байгаа, сорвжж байгаа. Энэ процесс нь 45 хоног хүртэл ойролцоогоор шүү дээ, тий. Дараа нь бууга зөөлрөд ирнэ. Бүрэн зөөлрснийхаа дараа жилийн дараа гэж үздэг байна. Тэгэхээр одоо ингээд яг хамрын хаалгаа хийлгчээд усад яг тиймэрхүү асуултууд аягүй их тавьчихдээ. Энэ нөгөө чихний мөгөрс чинь те хавирганы мөгөрс гэдэг юм уу таславч мөгөрснөөс илүү зөөлхөн болдог байхгүй. Зөөлхөн гэсэн чинь нөгөө 45 хоногийн дараа таг хатуу юм байгаад байдаг те. Энэ одоо тэгэхээр чинь гүйцэд идгсэн гэж хэлэх боломжгүй шүү дээ те. Энд чинь тэгээ бүтэн жилийн дараа гэхэд илүү айтайхан өөр юм шиг сууж өгдөг үе бүтэн жил байдیں۔ Ингэхдээ зүгээр хагалгаа хийлгсэн хүн бол 14 хоног маш сан гам байраад гэртээ байх хэрэгтэй байдаг. Гадуур дотор ажиллаа амжуулж байгаа юм. Гэхдээ гэртээ байна гэхэлэр орон дээр таг хэвтээд байх юм бол хавн нэрөөсөө бууж өгөхгүй. Эсэргээрээ нуруу турууны хөшөөд биеийнх нь бодсон сэлцээ улам удаашраад эдгэрэл улам удаашраад байна гэсэн. Тэгэхээр ойролцоох тойролцоох газар алхаад явж ах зүгээр. Очиргүй биедээ ачаал өгөхгүй ч гэсэнтэй. 14 хоногийн хугацаа боллоо шарх ихний ээлжинд анждаг байхгүй. Тэгэхээр тухайн хүн нүрээ будаж болно. Ерөөсө бүх юм чөлөөлтөй болцдог. Эмч болгоных нь арга барил өөр өж магадгүй. Зарим эмчнэр бол яг орморон дээр таг хөвтөж явах хэрэгтэй гэдэг юм тэмхүү зөвлөгөө өгдөг. Тэгэхээр энийг бол миний арга барилаар бол яг 14 хоног бол дэглэн барих хэрэгтэй. Тэр нь бол хүн түчээр имэж болохгүй, бүгдийж тонгоож болохгүй, спортоор хичээлж болохгүй гэдэг. Өнөөдөр спорт гэснээс хүмүүс айгу надад нэг гоё кейс бас байгаа юм байна. За. Бөмбөгтэй спортоор хизээ хичээлж болохгүй гэж их асуудаг байхгүй. Согстой голдог, волейбол тоглодог, юу гэдгийг тэ теннис мэс. Тэнгүүд 45 хоногийн дараа бол бөмбөгтэй спорт зөвшөөрөгчтэй. 45 хоног хүртэл барьдаг дэглэм гэж бас байна. Хэдхэн дэглэм байна. Бөмбөгтэй спортоор хичээлж болохгүй. Саунд сууж болохгүй. Доошоо харж унтаж болохгүй. Бидний шил зүүж чадахгүй. За тэгэл энэ би ганц нэг мартсан байж магадгүй. Гэтэ гол дөрөв энэ дөрвийг л барьчихад бус нь бол 14 хоног бүгд зөвшөөрөгддөг шүү дээ. Усан цэлж болно, фитнест явж болно 14 хоногоос эхлээд багаар нэмэл 3-7 хоногийн дараа бүр илүү жин аваад ч гэдэм эхэлж болно шүү дээ. Тэ? Тэгвэл бас нэг амар хязгаар бол байхгүй. Амар хязгаар байхгүй. Гэхдээ сая жил гээд хэлсэн чинь бас амар урт сонсогдлоо шүү. Яг хоо жил гэдэг нь яг хоо бүрэн нөгөө зөөлрөх хугацаа гэж ярьж байгаа. Түүнээс биш
2 сар барьдаг дэглэм 3 сар барьдаг дэглэм гэж байхгүй. Хамгийн сүүлийн дэглэм 45 хоног хүртэл баригдана. Тэрнээс хойш бол чөлөөтэй. Тэгэд яг хуу нэг тэмцээн болж исэн манай курсэд агуу сайн тоглолдог байсан охин загсны тэмцээнээр өнцгдсэн зогсож байхгүй. Чи яагаад яахгүй байгаа тоглохгүй байгаа гэсэн чинь хаалга хийгээд 6 сар болж байна гэж байгаа байхгүй. Чи мэдчихл байгаас тэгээд тэгэхээр үе тэгээд тоглож болно шүү дээ гэсэн чинь юу гэж болж идэв гэж байгаа байхгүй. Тэгэхээр манай хүмүүс дунд ч юм уу тийм жоохон ташаа мэдээллүүд айгүй их байдаг шүү. Тэ. Олон хязгаар яг хуу эрсдэлтэй гэж утсан зүйлийг л заа. Тэ. Болийлэгдэх баг тэ. Ерөөсө хурж болохгүй ч гэдэг юм уу тэ. Ерөөсө ингээл гайх шүү дээ. Тэ. Ер нь үзүрсгээ гар цэвэрхэн бол хурж үзэж олно шүү дээ. Гэтэ нөгөө байнгын халуун гараараа хүрээл, байнгын хүрээл ч гэдэг юм уу. Эсвэл амар халуун газар байгаа л те цонх муухай хаагаал жагаар оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл улсууд бас их сүржигнээд хаалга хаачаал, цонхоо хаачаал, битүү орчинд байгаа л бактери оруулахгүй гэлвэ. Тэгэж ерөөсөө болохгүй. Тохиромжтой улирал гэвэл өвөл юм уу, зун юм уу, намар юм уу, хавар юм уу? Тийм тэрийг бол одоо би бол юмыг ерөөсөө ойлгохгүй байна гэж хэлэх жоохон дургу байхгүй юм. Юм гэж ойлгох гээд үзт. Би ерөөсөө хүмүүсээ тэгдэг ойлгодгоо гэж ярьдэн шүү дээ. Би бол ойлгох гээд гэдгийг хичээдэг. Гэхдээ нэг ойлгохгүй байгаа зүйл байна. Яг сүүлийн жил ерөөсөө бүх хүмүүс улирал хамаатай мөнгө асуудаг болсон. Тэгэд өвлийн улирал болон зуны улирал болохгүй. Яг тийм ойлголттой байдаг байхгүй. Тэгэд 100 яагаад гэвэл халуун учраас хавгнаад хөөгөөд болохгүй шүү гэж ойлгоод байгаа юм шиг байгаа. Гэтэл яг ангаах ухааны үүднээс биш үү? Дархлаа систем сайн байх хэрэгтэй хаалгаа хийсэн. Дархлаа систем ямар үед сайжирдаг гэхэлэр цуны үйлээр сайжирдаг. Нарнаас Д витамина нийлэгшүүлээд илүү дархлаа сайжирдаг. За тэгээ бүр намар болоод ирэхээр бүр олон ногоо цагаа гараад ирнэ. Олон төрлийн витаминууд хүнсний одоо олон хэрэгцээг хангаад улам бие сайжирдаг. Тэр үүсгэсэн дархлаагаараа өвөл амьдраад хавардаа төсчүүлдэд буцаа тай залгаж байгаа шүү дээ. Тэгэхээр 100 намрын улирал хаалгаа хийлэг үл илүү дээр байхгүй юу? Уг нь бол тэгээд тэнгууд хүмүүс ерөөсөө дандаа л гэж асуугаад байна. Тэгэхээр би яг зүгээр бодохдоо ингэж ойлгоод байгаа. Дээр үуч яг хэдэн жилийн өмнө 20 30 жилийн өмнө Солонгостоос нөгөө хит халууны улирлаар хаалгаа зогсоодог байсан гэж би сонсч байсан. Гэтэ Солонгос Монгол хоёрын ялгаа ч амар штэ тэ зундаа. Солонгос ч юм бол шөндөө 20-оос дээш хэмд хонж штэ 30-аас ч дээш юм хонж зарим өдрүүдэд. Тэгэхээр тийм халуун байгаа үед бол хүн бас хаалгаа хэлжүүл тохиромжгүй л тэ. Гэтэ Монголын яаж ч халсан зуны өдөр шөндөө нэг 20-оос доош хэмд хонд штэ. Тэгэхээр тэр ямар ч нөлөө байхгүй гэсэн. Тэгээ хорчууд солонгосчууд бол тэр улирлээрээс хамаарх болсон. Яагаад гэвэл угаасаа хаанч явсан кондишнд болсон. Тийм 30-аас дээш хэмд халаал наранд алхаад ирнэ байхгүй учраас. Тий. За ер нь бол айгүй олон зүйл тодорхой болж байна. Улирал, нас тий. Тэгээд химжээ энэ бол цэвэр яг эмч тухайн хүн хоёрын хоорондын уулзаад дундын шийдвэр байх юм байна. Ер нь бол тэр дундын шийдвэр гэдэг нь хөвчлэн бол хэрэг одоо хүсэж байгаа хэрэглэгч талдаа бол та нар хэлбэдэг юм байна. Тэрийг бол ойлголоо. Эмч одоо ер нь эмнэлэг маш олон л байгаа хөлтойгоо сайхан эмнэлэг олон байна лээ. Тэгэхээр яг энэ дээр нөгөө эмнэлгээ сонгохдоо тухайн хүнд нэг тийм тип өгвөл те. Одоо ийм үзүүлэлтүүдийг харж агаарай. За тэгээд мэдээж эмнэлэг сонгох бах, эмч сонгох бах тэгэл мэдээж энэ мэдээллийг авч байгаа хүмүүс маань өөрсдөн дээрээ үнэлт өгөөд хэрвээ бий байсан бол гэд тооцоол хийж үзэх байх л та. Монголд энэ хаалгаа гоо сайхан юмс айгуу сайн хөгжиж байгаа. Маш олон эмнэлгүүд нэгдэж байна. Одоо тэгээд сүүлийн үед бол нөгөө эмч нар айгуу их Солонгост бэлтгэж байна. Ингээл заавал Солонгосыг биш болгож яриад байна л та. Тэгтээ хаач байж болно шүү дээ. Америкт те Европод хаач байж болно. Тэгтээ ер нь бол яг Аз царайг бид нар өөрчлөж байгаа учраас Аздаа тэргүүлж байгаа бас нэг алчгүй Солонгос болохоор бас ингэж яриад байгаа шүү. Тэгэл айгүй олон эмнэлгүүд сайжирж байгаа ч гэсэндээ энэ жоо эвгүй зүйл байж байгаа. Би яг өөр дөрөж болгоо ярьчих. Би бас нэг хэсэг хугацаанд их олон эмнэлгээр явдаг байсан. 7 хоногийн тэт өдөр гэдэг 2-3 эмнэлгээр ингээл явцдаг байсан байхгүй. Гэтэл дараа нь гаргах нөгөө тухайн хүнтэйгээ уулзалт байхгүй болоод нөгөөтэйгөр зөвхөн миний үднэс бодоход бас тухайн хүний эдгэрэл бас яаж явж байгаа вэ гэдгийг хянах. Дараа нь болохгүй байж болно шүү дээ. Тэгвэл би
энэ тэрнээсээ суралцсан шүү дээ. Тэгээ юу болоогүй юм бол гэдгийг ойлгох юм айгүй дутагдaltaй юм бэл. Тэгэхээр зүгээр одоо миний одоо өмнө амжилтжсэн өслөөс одоо уучлаарай хин цаашаа тий. Ер нь бол эмчээ сонгохдоо тухайн эмнэлэг дээр яг бүтэн цагийн байна уу гэдэг нь айгүй чухал юм бэл. Эргээд очиход тэр эмч яг байж л байна уу гэдэг нь айгүй чухал юм шиг санагдсан. За тэгээд нөгөөтөг үрэх юм бол үнэн дээр битээ ач холбогдол өгөр гэж хэлгээд. Үнтэй нь сайн гэсэн үг ш. Хямдхан нь муу гэсэн үг ш. Ямар ч бодлого явж иж магадгүй. Эмнэлгээ илүү гоё гялцал харуулад тэгээ бас үнэлгээгээ өндөр өчгөр хүмүүс итгэл төрдөг ч гэдэг юм уу. Тийм зүйл байхгүй штэ. Тэ энэ бол зүгээр зарим газар бизнес гэж харж байгаа бол зарим газар бол миний ажил яг би энийг явуулах хэрэгтэй гэдэг цалаараа харж байгаа. Юу ч хэлэх гэдэг юм хэлээр одоо зарим нөгөө эмч захирлуудтай газар ч гэдэг юм уу илүү бизнес чиглэлээр харж чадахгүй гэж магадгүй гэж хэлж байгаа. Тий. Тэгээд энэ нь бол яг одоо бүгд л сайхан хөгжиж байна л да. Одоо яваад гоо сайхан имслэмлэг гэхэлэр нэг онцгой төгсөлттэй имлэгч байхгүй болсон баха. Тийм. Тэгтээ яг үнэн дээр хэлэхэд үннээсээ бодож бити өөрчлөгдөөсэй гэж боддгийн. Нөгөө тал дээр бол хүмүүс судалсан сонирхсан имлгүүдээ бүгдэн дээр нь сайхан тойроод үз гэж би хэлдэг байхгүй юу. Бүтнэгээс нь зөвлөгөө авчих. Зарим хүмүүс болохоор үгүй би шууд нэг л ирсэн газараа орчин ч гэдэг юм уу те. Нэг тэгж ярих гэдэг. Тэр нь бол жаахан тийм хэцүү зүйл биш. Олон эмчнэр дээр орохоо хүн төрөлдөн гэж ойлгодог байхгүй юу. Олон юм сонсоод үгүй штэ. Та одоо машин авах гэж байлаа штэ. Ингээд нэг хуучин машин авах гэж байгаа гэдэг юм уу те. Машины талаар аваад л одоо нэг Прус гэдэг машиныг мэдэхгүй байсан бол авах гээд яваад 2-3 газар очихоор илүү мэдлэгтэй болчдөг шүү дээ машины талаар. Яг тэрнтэй адилхан. Олон эмнэлгүүд орохоор илүү сайн мэднэ. Тэгэхээр тэр тухайн эмчтэй харилцахад аль нь илүү надад арай дээр санагдчихэндээ хүн сэтгэл нь ерөөсөө шууд үлддэг байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол олон эмнэлгүүдээр яваад үзэхэд нэг буруу юм бол байхгүй. Тэ. Зөв. Ер нь одоо хүний гоо сайхныг өөрчилж байгаа эмч шүү дээ та тий. Гоо сайхныг өөрчлөн гэдэг маань тэр хүнд дахиад нэг төрх бүтээж байгаа. Тэгээ эн чинь бас байгалийн өөрийнх нь бүтээсэн байгаа зүйлийг эвдэж гин гэсэн. Эвдэх юм уу, засах юм уу тэрийг бол одоо тухайн хүний болон та хоёрын ажлын үр дагавраас л шийдэх байх. Тэгэхээр нэг юм тодорхой баримтлагдаг зарчмууд байдаг байх л та. Одоо та бол яг өөрөө бол энэ зүйлийг хийж явахдаа асар их одоо кайф авдаг тухай өмнө хэлжсэн надаа. Тэгээ энэ яг нэг юм би бол энийг л хийхлээр надад ингээд илүү ирч хүч мэдрэгддэг. Дээрээс нь хийж байгаа ажилласаа одоо урам зориг авдаг тухайгаар ярьжсэн. Тэгэхээр яг энэ дээр хүмүүст бас ойлгуулж өгвөл таны өөрийн чинь баримтлагдаг зарчим яг энийг та юу гэж хардیں۔ За миний одоо баримтлагдаг зарчим гэж бас зөндөл байна л да. Тэгэхээр тухайн хүн одоо хүнээсээ л хамаараад бас өөр тэр зарчим дээрээ бас яг таг зогсоод тахаж бас болохгүй. Зарим үед өөрчлөгдөх тохиолдлууд байна. Миний зарчим гэх юм бол тухайн хүний гоо зэвг бол яг гоё хэсгийг илүү тодтогол бодолтой. Хүн болгон өөр царайтай, хүн болгон онцлог төрхтэй. Тэгэхээр зарим хүмүүсийг өөрчилчлөө гэдэг нэг онцлог төрхөө алдчих юм бол тухайн шал өөр царайтай болчих. Тэр нь тухайн хүнд яг таалагдахгүй. Би бол зарим хүнд хэлдэг байх. Энэ нэг өргөн самсаага багасгахыг хэлчихэр энэ өргөн самсаа чинь таны яг нүрэ жилтгэж байгаа. Хүн дээр одоо гадаад ёс зүй талаас жаахан онцгой сонсож магадгүй. Гэхдээ Blackpink-ийн Lisa гэдэг охин байдаг шүү дээ. Лиза нөгөөдөлчгээ жижигхэн самсаатай байвал яг л хязгаарч Лиза харагдахгүй шүү дээ. Тэгээ би баг энэ жишээг ярьчих юм бол илүү тодорхойлчих болов гэж боддог байхгүй. Лиза өргөн самсаатай ч гэсэндээ хөөрхөн харагдаж байгаа шүү дээ. Нүрэнд нь таарсан, зогтцсон байна. Тэг яг Таиланд харагддаг шүү дээ. Тийм яг зогтцож байгаа. Тэнгүүд нөгөө нүүрнийх нь харьцаанаас гадна тухайн хүний онцлог гэж бас байна. Монхор хамартай үзүүр нь өнжөө байлаа шүү дээ. Тэгэхээр үзүүрийн дэш нь өргөд өгч болно. Үзүүрийн артлаас нь өндөр бол их гоё тэгшин нуруутай болж болно. Бага хэмжээний монхор нь мэдгдэж явахдаа гоё харагддаг хүмүүс гэж байна. Зарим тохиолдолд. Одоо би түрүү ярьжсэн шүү дээ. Нэг юм боксч ороод ирлээ гэж бодоход ясан жоох өргөн өндөр байхдаа илүү хүчрхэг харагддаг бол тэгэл тэр байдлыг алдагдуулахгүйгээр тасыг гэж боддtiin. Гэхдээ тухайн хүндээ заавал хэлнэ. Эсэргээрээ нөгөө хүн чинь монхроо үзэн яддаг байжлаа гэж бодоход монхрыг нь үлдээчих юм бол хизээч тэр хамаа гой санагдахгүй шүү дээ. Тий.
Тэр зүйлийг бодох хэрэгтэй. За тэгээд одоо төгс хамар гэж юусэн байхгүй. Яг тохирсон хамрал гэж бай. Тэрийг бол би яг хүн болгонд хэлмээр санагддаг байхгүй юу. Тэгээд дээрэс нь жоохон too much хүсэлтэй хүмүүсийг надад жоохон хэцүү санагддээ шүү. Ер нь жоохон хэтрүүлэх гээд байгаа хүмүүсийг. Ягаад гэвэл би нэлээд жишээн дээр ажигласан. Яг заримдаа ингээд хаалга хийлгээд надтай одоо ингээд сошиалор фрэнд болоод ч гэдэм үү те дагалцаад ч гэдэм ингээд явж хахад нөгөө хэлэгцэн хүмүүсийн маань хамар гарч ирнэ л те. Тэгээд зарим улсууд болвол тэр хүн анх орж ирсэнээс бүр тэс ондоо болоод айгуугаа хэлсэн хүмүүс байгаа байхгүй. Амар гайлц. Тэгэнгүүт тухайн хүн чинь одоо нөгөө зураг тавихтаа дахиад яг селфинийхаа зургийг фильтртэй байгаа байхгүй. Бүр хэтрүүлээд ч гэдэм. Миний хувьд бол ямар ч шаардлагагүй шүү дээ. Чи бүр шал өөр болсон шүү дээ гэд хэлж мэ санагдах үе зөндөө бай. Тиймэрхүү болсод. Тэгэхээр тухайн хүн чинь нөгөө хитрээл байх гэдэг бол тэрийг нь жаахан хажуунаас нь зөвлөд өгч юм санагдаад байдаг. Тэгэхээр тань дээр нэг хэсэг одоо мэдээлэл үү шүү дээ, тэ? Туршлага юм бол. Тэгэнгუთ тэнд энэ сэдвтэ одоо энэ хамрын гоо зүүн юун дээр туршлагагүй нэг хүн ороод ирлээ. Тэгээ энэ санал зөрөлтгөн л дээ. За тий. Тийм. Иймэрхүү санал зөрөлтүүд яг энэ ч одоо хувийн сонголт учраас яг таны хүсэж исэн эсвэл зөвлөх чиглэлээс шал өөр болчлоо шүү дээ, тий. Тэгээ та хоёрын нөгөө нэг юу зөрүүтэй гараад ирлээ. Оолцох хэрэгтэй шүү дээ хүсэж байгаа зүйл, тий. Тиймэрхүү нөхцөл таардгүй. Таарна. Тэрэн дээр яаж юм? Тэг нагсан хаглаа гэх юм уу? Хийхгүй. Тийм үү? Тий, угаасаа хийхгүй. Та өөрөө татгалцчих юм уу? Тий, татгалцчаа. Угаасаа чинь нөгөө нэг тухайн хүний хүсэл чинь миний бодлоор буруу яваад ах юм бол тэрийг нь засах гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр чин шал өөр зөрүүтэй юм ярахаар хийх шаардлага ерөөсөө байхгүй. Зөв. Тий, тэгэхээр тухайн хүний хүснээр хөдлөх ямар ч алба байхгүй л те. Тэгтээ харин би зүгээр хүндээ итгэж санал зөрөлдөх үе зөндөө гардаг гэсэн шүү дээ. Тэгээ бүх хүнээ хийхгүй ингээ явуулаад байдаг бол биш шүү дээ. Тэгэхээр яаж огсолтгүй гэхээр ойлгуулахыг хичээдэг. Ийм байж болно гэд. Жишээлх юм бол нурууг нь одоо монхор ясна амар том байгаа те. Үзүүр нь бас унжуу байгаад зөвхөн монхороо авахулъя гэдэг хавьл. Үзүүр нь унжуу байх тусмаа гоо зүг нь гутааж байгаа юм монхор ясна биш. Үзүүр нь байвал яг хөө. Тэрийг би хэлж өгдөг байхгүй. Энэ юмдээ чухал байна гэдэг нь тухайн үгээ би нүгээр оролдуулахгүй гэдэг бол заавал тэр хаалгыг хийж хал байхгүй. Ягаад гэвэл тэр чинь миний хийж байгаа бас нэг бүтээл болоо явж байгаа шүү дээ. Тэрний санаанд тухайн хүнтэйгээ тайлбарлал лифтэйхэн яриа шүү дээ эхлээд. Тэгээд лифтэйхэн ярихад яг хөө дийлэнхтэй ярилцаа эргээр төсдөг. Монголд сонин ч гэдэм үү эсрэг байсуртай хүн олон гэхээсээ илүүгээр гайгүй илүү олон хамаагүй илүү олон. Тэгээ үйлчлүүлэгчдийн сүүлийн миний хандлагаар бол ирж байгаа байдал хүсэж байгаа зүйл айгүй боттой, айгүй ухаалаг, мундаг болсон гэж би боддоо шүү дээ. Харилцаа нэлээд судалсан орж ирж байна. Нэлээд сайн. Заримдаа заавал зарим жоохон бурдчих гадаг. Тэ заримдаа өөртөө бүр хитрхи онц тавиад би яг ингэх хэрэгтэй гэд олон имлэгэр очих юм яг ингэдэг нэг тийм баригдмал болсон яваад байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг сайхан ярилцах л өстэй. Тэгээд хүний одоо бид нэг сэтгцэн эмч биш учраас амар одоо удаан ярилцаал хүний бүрэн ойлгоол бүрэн имжлэл гаргаж ямар ч боломжгүй учраас бас зарим тохиолдолд гоо сайхан нэмсэлж болвол босод одоо мэсцлийн эмчнээс жаахан ялгаатай зүйл нь илүү сэтгэл зүйг тал руугаа явчихдаг. Тийм. Зөв. Ер нь хамарнаас өөр хагалгаа юу гэж байна? Хамарнаас өөр одоо манай эмнэлэг дээр цохны хаалгаа, ус шилжүүлэн суулгах хаалгаа. Гэхдээ яг миний бодол байдаг юм л да. Зөвхөн хамраа хийгээд ах бодол байхгүй. Яг хүнд өөрчилж байгаа хамгийн сайн чанартай зүйлийг хийж хийн гэж босон бодолтой. Мэдээж гоо зөвхлөөр зөвхөн хамраа хэрэгдэхгүй шүү дээ. Энд дэр чинь эрүү, хоншоор. За тэгэл нүүрний унжилтууд байна. Зохны унжилтууд байна. Тэгээ одоо өнөө цагийн залуучууд гарч ирж байгаа тэр үсгүү болж байгаа. Тэ? Яг болж байгаа ч хуучин байсан л да. Тэгэхээр энэ асуудлыг нөгөө дээр үд ч юм уу өсгөө байхлаар тэр чигээрэл халзан явцдаг байсан шүү дээ. Одоо үед бол өсгөө байлаа бүгд л үстэй байж болдог болсон учраас бас хүнд хэрэгцээ шаардлага юу байна? Тэр болгоныхын төлөө бас бодсон бодол байна. Тэгээд манай багш их мундаг хүн л дээ. Маш олон төрлийн хаалга хийдэг байсан учраас багш шиг л болохыг хүсдэг шүү дээ. Тийм олон төрлөө. Гэтэ одоо би яг сонирхож байгаа зүйлэл маш сайн чанартай хийгдгийг гэсэн бодолтой л ажиллаж байгаа. Тийм. Гоё юм байна.
Юун дээрээс би зүгээр сая таны ярианаас нэг сонссон зүйл нь хүн яг өөрийгөө өөрчлөхийг бол айгүйх боломж гараад ирсэн байгааг л ойлголоо л доо. Сая яг дурдгдсан зүйлсийг. Тэгэхээр эдгээр өөрчлөлтүүд бол хүний угаасаа байглаас бий болсон тэр төрхийг өөрийнх нь хүсэж байгаа хэлбэрлүү бол манайх дотооддоо ер нь бүрэн хийж болохоор болсон юм ба штэ. Тий. Одоо аж тал руугаа тий хөхний чиглэлээр сайн хийж байгаа эмнэлгүүд байна. Тэгээл одоо яг ясны чиглэлээр сайн хийж байгаа эмнэлгүүд байна. Ирүү хоншоор яс тарьж байгаа. Энэ зүйл дээр одоо манай эмнэлэр хийгдэхгүй байгаа ч гэсэндээ би яг сэлмэр өгдөг байхгүй. Шаймэр үдэж гэдэг юм уу том хоншоор ястай. Солонгост очиод хэлэхээр 40-50 сая болчихдог байхгүй. Замын зардал мартал нь ороод бүр илүү ч болж магадгүй. Монголд зөвхөн яд үн ярихад те 6-аас 10 сая дотор хийж байгаа эмнэлгүүд байгаа. Цөөхөн. Тэгтэл чадж байгаа. Цөөхөн эмнэлэг те. Окей. За ямар тааш би өнөөдөр зорьсон мэдхийг хүсэжсэн зүйлсээ бүгдийг нь мэдээд авлаа. Тэгээд магадгүй зүйлс дутаасан байж магадгүй. Сонсож байгаа үзэж байгаа та бүхний хувьд мэдхийг хүсэжсэн зүйлс байсан. Тэгээд тэрийг нь асууж амжаагүй байж магадгүй. Тэгээд та бүхэн сэтгэлийн үлдээгээрээ мөн асуултууд байх юм бол бичээрэй. Би та бүхэнд дүлгэн эмчийн холбогдох хаягийг доотлолт нь үлдээ. Тэгээд цаг зав гаргасан нь маш их баярлалаа. За баярлалаа. Намайгаас урьж оролцуулсан. Танд болон танаа баг хамт олон бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд ярилцахад сайхан байлаа анхны ярилцлага амжилттай төгссөн болов уу гэж бодож байна шүү дээ. Маш амжилттай төгссөн баг. Тий. Тэгээ энэ ярилцлагыг амжилттай төгсгöd оролцуулсан дүлгэн эмчи их нэрт нь бас баярлалаа гэж хэлье. Асар их зөвлөгөө өгсөн байсан. Бид хоёр ярилцлагын өмнө ярьсан. Тэгээ энэ хүртэл үдсэн байх гэж найдаж байна. За манайхаа та бүхэндээ жаргалыг хүсье. Тэгээ дараагийн дугаар хүртэл баяр та. За та биднийг хэрхэн дэмжихээ мэдэхгүй байгаа бол энэ хандивын данс руу мөнгө илгээхэд хангалттай. Гэхдээ их мөнгө биш. Та заавал аимшигтэй их мөнгө илгээх шаардлагагүй. Магадгүй 1000 төгрөг, 2000 төгрөг, 20000 төгрөг байсан ч болно. Гол нь бид та бүхний энэ үйлдэлээс маш их урам авдаг учраас цааш та хүргэж байгаа подкастынхаа чанарыг магадгүй олон улсын эрдэмтдтэй гадаадд очиж ярилцлага хийх гих зэрэг зүйлс бид нар зарцуулахыг хичээж байгаа. Тэгэхээр олон жил бид нар хийсэн энэ подкаста зогсоомооргүй байна, үргэлжлүүлмээр байна. Мөн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бид нар оролцоотой байхыг хүсэж байгаа юм шүү. Баярлалаа. Данс доор байгаа шүү. Баяртай.